Ивент тэтгэгч Хас банк. Чинь болсон байна. Амжилттай яраа. За үзүүлбэр үзүүлэхэд бил нөө? Бэлээ. За амжилт хүсье. 2 минут таны мэдлэлт байна. Яс дурма дуулж шít. Опера дууч юм уу? Ах ингэж дуулж байгаад найрцна. За баярлалаа Ишгута. 100 сая төгрөгийн эзэн болвол энэ мөнгийг яаж зарцуулах бол? Юунд зарцуулах бол? За олон сайхан аавын хүүхдүүд өрсөлдөж байна. Төрүүлхийг хичээнэ. Гэхдээ 100 сая төгрөг хэрвээ миний гарт ирвэл би том өрөөдөлтөй. Би сургана гэж боддог. Тэгээд бас хувийн амьдралтай болсон энэ жил хүүхд манд өргөж байгаа. Тэгээд би бас Монголынхаа нэр алдрыг бас одоо өндөр төрөгсөн сайхан дуучин болъё гэж боддог. Дэлхийн хэмжээний дуучин байхын сан гэж том зорилготой тэр зорилгынхаа тулд би хичээж явж байгаа. За энэ том зорилготой дуучныг манай шүүгчид юу гэж бодож байна сонсъё. Чука шүүгч. Би ингээл мэдэнэл үнэхээр одоо их театрт ч юм уу нэг том театрт ингээл нэг дуурийн үзэж байна ч гэдэг ч юм уу дуурийн дуучны дууг сонсож байна гэх. Мэдэнэгээл харсан чинь нэг малчин хүү байх юм. Тэгээ би чамаар маш их бахархаж байна. Миний малчин ардын ард түмнээс ийм одоо сайхан хоолойтой дуучин гарч дуулж байгаа. Дээрэс нь чиний мөрөөдөр би бас бахархаж байна. Хүн нэг юмдаа мөрөөдж нэг зүгт өөрийгөө чиглүүлж чадвал юун ч хүрдгийг танад өөрийнхөө харуулж өгч чадж байна. Сайхан дуучин байна. Баярлалаа. Нөө өөлийн гэдэг юусэн өөл юм алддгоо. Гоё л тасгай л. Ашгүй. За шүүгчтэйгээ. Үнэхээр чамд маш том амжилт аз жаргалыг хүсье. Шинэ хүн одоо бас удахгүй ирэх гэж байгаа юм байна тийм үү? Тэгэхээр чиний амьдрал цаашдаа улам илүү дэлгэрэх байхаа гэж би бодож байна. Маш баярлалаа.
За баярлалаа. Ямар ч байсан одоо шүүгчдийнхээ шийдвэрийг сонсноо. За. Рокби. Мундаг байла. Эцлээ. Баярлалаа. Дэги. Тэр хамгийн сүүлд барьсан тэр урт нот бол чамайг өөрөө ирэхгүй бусдаас ялгаруулж чадлаа. Тэнцлээ. Маш баярлалаа. Чука. Чиний багш, чиний хүүхэд чамаар ашид мөнх бахархаж явах болтугай. Чи тэмцлээ. Баярлалаа. Маш баярлалаа. За ингээд 3 тэнцсэн байгаа. Хишиг бат эр хүний хувьд том мөрөөд, том амбицл тэр хэрээрээ та тэр мөрөөдөлтөө хүрнэ. 4 тэнцлээ. Миний хэлсэн хичээх бол гэр бүл үнсэлцээ. За амар баярлалаа. Баярлалаа. Хоёр дуучин залуугийн маань нэг нь тэнцэж нөгөө нь тэнцсэнгүй. Өмнө говь аймгаас авиаслаг монголчууд шоуг зорин ирсэн Эрдэнэ очир шүүгчдээс хоёр тэнцсэнгүй гэсэн үнэлгээ авснаар шоуны дүрмийн дагуу энэ шатнаас хасагдж байна. Харин маддаж байгаад дөөрийн дуучин болох замналаа олсон Хишиг бат маань шүүгчдээс давгүй үнэлгээ авч дараагийн шатанд тэнцлээ.